Шарын гол суманд энэ сарын 10-ны өдөр улсын хурлын гишүүн улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Хаян Хэрва хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Савлын нар иргэдтэй уулзаж тэдний санал бодлыг сонсохын зэрэгцээ засгийн газрын бодлого шийдвэрийн талаар цаг үеийн мэдээлэл өглөө. Уулзалтанд аймгийн цэцэг дарга Насанбат, Шарын гол сумын цэцэг дарга Амар Санаа нар болон тус сумын Монгол Ардын намын хорооны тэргүүлэгчид иргэд оролцсон юм. Энэ үеэр ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшиж буй инх болтын өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил мөн нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг иргэдэд танилцуулж тэдний сонирхсан асуултанд хариулт өглөө. За өнөөдөр би одоо чуулган тараад өчигдөр чуулган тараад дархандаа ирсэн. Ингээ өнөөдөр Шарын голын казак иргэдтэйгээ уулзалт хийж байна. Ерөнхийдөө бол бас улсын хурлаар хэлэлцэж байгаа асуудал, төр засгийн бодлого, Монгол орны эдийн засаг, нийгмийн эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товчтой ярьлаа. За мэдээж одоо улс төрчнийхээ хувьд бол бас ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулж одоо ямар байр суурьтай байгаагаа илэрхийлж бас намаасаа нэр дэвшигч инкол даргаыг дэмжээрэй гэдэг хүсэлтийг яриад явж байна. Ер нь бол ард иргэд бол үндсэндээ одоо бас дэмжээ илэрхийлж байна гэж ингэж ойлгож байна. За инкол даргын хувьд бол бэлтгэгдсэн хүн л дээ. Ер нь бол ямар ч тохиолдолд ерөөсөн шууд одоо өнөөдөр сонгогдлоо гэхэд Монгол улсын ерөнхийлөгчийн ажлыг Монгол төрийн бодлогыг гадаад дотоод хаанч тодорхойлоод явах бүрийн чадвартай одоо ийм шилдэг боловсон хүчин одоо шилдэг улс төрчил хүн шүү дээ. Иргэд маань бас сэтгэл хангалуун байна. Засгийн газар бүрдээд доторх хэмжээний залуучууд маань ажилтаа болсон. Цаашдаа ч гэсэн хүүхдүүдийн нэг сургалт энэ дээр их анхаарч байна. Тэгээд сургуулаа төгсч ирээд ажлын байр бий болгох хуурайс үний үйлдвэрийг Шарын гол хотод нэг байгуулж өгөөч гэдэг энэ асуудлыг хэлцэн хүсэлтийг энэ манай яам дээр судлагдж байгаа. Энэ асуудал шийдэгдэх байхаа гэж бодож байгаа. Иргэд ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшиж буй инх болтын талаар өрсөлдөгч нь байнга гүтгэлэг хуурамч мэдээллийг телевизээр цахим хуудасаар цацаж нэр хүнд үндэс угсааг нь гутаанд оромжилж хүмүүсийг төөрөгдүүлж буйд ихээхэн харамсаж байгаагаа илэрхийлэхийн сацуу тулгатай туршлагатай ерөнхийлөгчтэй болохыг хүсэж инх болтыг дэмжиж байгаагаа ч хэлж байсан юм. Томьёомын инх болтыг дэмжиж байгаа. Тэгвэл энэ хүн чинь одоо ерөнхийлөгчөөр бэлтгэсэн хангасан гэж бодож юм би. Тэм учраас Мяговын инх болт гарвал энэ цаашдаа манай төр бас Монгол улс хөгжөлд бол хувь нэмэр оруулна гэдгээ би итгэж байна. Монгол Ардын намаас нэр дэвшиж Мяговын инх болтгойг дэмжих юм бодолтой байгаа. Яагаад гэвэл ер нь бол боловсролын хувьд нөгөө ерөөсөө илүү нэг нь болохоор ер нь бол хуурамч боловсролтой гэдгээ энэ өөрөө хүлээн зөвшөөрсөн, нэг нь болохоор дэд боловсралгүй хүн гэдгээ өөрөө бас хүлээн зөвшөөрсөн. Тэгэд ер нь бол манай улс боловсролын үнцэн гэдэг зүйл байх ёстой. Тэгээд тийм учраас би ер нь арай илүү боловсралтай, тэгээд төрийн өндөр албан тушаал хасж исэн туршлагатай хүнийхнүүд бол инх бол даргаыг дэмжих зүйтэй байх гэж ойлгож байгаа юм бол иргэнийн хувьд. За баярлалаа. Ноён нуруутай, туршлагатай хүн гэж миний хувьд бол бодож байна. Тиймээс би бүх казак хутаа уриалж байна. Инх болтын төлөө саналаа өгцгөөе бүгдээрээ. Инх болт дарга бол улс төрийн тоонд их олон жил буслагдсан чанагдсан хүн. Нэгдүгээр эвтэй Монгол эвтэй төрөгдөх юм бас их л уцхтай үг. Тийм учраас бид нэр инх болт дарга 100% дэмжиж байгаа. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшиж буй инх болт нь 1987 оноос төрийн албанд жирийн нэгэн мэргэжлэнээс эхлээд өдгөө улсын хурлын даргын албан тушаал хашиж байгаа төрийн ажил шат чаднаас бэлтгэгдэж туршлагдсан нэг юм а. Тэрээр Баян-Улын аймагт онгоцны буудлыг барих, Казахстан, Турк улсад казак иргэд суралцах боломжийг нээлсэн, Монгол Ардын намын дарга болсноос хойш намын дүрмд үндэсний цөөнхийн асуудлуудыг тодорхой тусгасан зэрэг өнгөрсөн хугацаанд түүний гаргасан зөв шийдвэр хийсэн олон ажил талархдаг Шарын гол сумын казак иргэд онцолж байлаа. Монгол Ардын нам үндэсний цөөхийн талаар эртнээс зөв бодлого хэрэгжүүлж ирснээр тэд өнөөдөр хэл соёл шашнаа мартаагүй гэдгийг хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Савлын уулзалтын үеэр онцолж байв. Шарын гол суманд өнөөдрийн байдлаар 1500 гаруй казак иргэд аж төрдөг бөгөөд улсын хурлын гишүүд, аймаг сумын удирдлагуудын зүгээс тэдний санал бодлыг үргэлж сонсож ажил хэрэгтэй тусган ажилласаар ирсэн юм а.